Сайн байцгаана уу? Сүүл отоос ярьж байна. Таны бие эрүүл, сэтгэл өдрөг, ажил тавтаа сайхан байна уу? Солонгосын хогт халуун өдрүүд өргөлж байна. Агарын жигшил их. Нарны хит ягаан туяаны идэвхжил өндөр. За жил болгонд нэг иймэрхүү байдаг та. Даван дуусаар ирсэн нэг мэтгэд намарт уучран золгодог. Бас л бидний мэдрэх ёстой нэг мэдрэмжийн нэг юм даа энэ халуун. Өнгөрсөн подкаста та бүхэн тухтай сонссон болов уу юм найдаад өнөөдрийн подкастыг эхлүүлье. Өнөөдрийн сэдв маш их анхаарал татсан сэдвийн нэг юм. Эмэгтэйчүүд яагаад өөрөөсөө сул дорой эргэн татдаг вэ гэдэг сэдв. За энэ сэдвийг ярихаас өмнө хэд хэдэн зүйлийг анхааруулж та бүхэнд хэлхэн зүйтэй байгаа. Ер нь хүнийг сул дорой хүчрхэг эмэгтэйчүүд гэдэг юм уу? Хүчтэй сул дорой залуу гэдэг ийм нэр томьёо маш харьцангуй ойлголтод аль үзүүлэлтийг хараад, юугаар хэмжээд, ямар багаж хэрэгслээр, ямар судалгааны аргаар ийм нэр томьёог ашиглаж байгаа вэ гэдгээс хамаарат их харьцангуй зүйл юм байна. Сэтгэл судлалын шинжлэх ухаанд хүнийг сул дорой эсвэл хүчрхэг гэсэн шин тэмдгээр тодорхойлохыг хүлээн зөвшөөрдөггүй маш их зайлсхийдэг. Тэгвэл та яагаад ийм нэртэй подкаст хийж байгаа вэ гэдэг асуулт таны толгойд төрж магадгүй. Судалгааны ажил хийгээд явж байхад бас хүмүүстэй ойртоор ажиллах энэ зур манай эмэгтэйчүүдээс би яагаад ийм удаан шийдвэр гаргадаг, ийм амьдралын идэв санаа ачлаггүй, өөрчлөгдөх хүсэлгүй, засардаггүй, хойрог эрэгтэй хүнтэй суусан болоо, эргэсэн болоо, салсан ч гэсэн дараагийнхаа сонголтыг яг л ийм хүнтэй хийсэн байхын ямар учиртай юм бол доо гэдэг асуулт нийтлэг ирдэг. Ийм үйлчлүүлэгчтэй их олон удаа ажиллаж исэн. За ийм хүмүүс бас миний судалгааны ажлын судлагдхунд хид одоо байдаг болохоор энэ сэдвийг сонгож аваад та бүхэндээ учир шалтгааны тайлбарлаж өгөх гэж сууж байна. Ирчүүдийн хувьд эмзэглэж хэрвээ сонсч байвал битгий эмзэглээрээ. Ийм шинж тэмдэг ийм шалтгаан байт юм байна. Энийг өөрчилж болох юм байна штэ гэд хүлээж авбал амьдрал бараагтаас тодорхой хувь нэмэр болох юм шүү. За мөн өөрөөсөө одоо урд алхдаг, өөрийг нь авч явдаг, амьдралдаа итэг санаа ажиллахдаа ийм найз залуу гэр бүлийн хүнтэй бол төдийлөн ач холбогдлоос битгий өгөөрөө. Гэхдээ сонсоод аваарай. Ийм зүйл байд юм байна шүү. Энийг мэдээд авъя да гэдэг хүслээр сонсоорой. Нүрээ будаж явахдаа ч юм уу, хоолоо хийж явахдаа, гэрээ цэвэрлж явахдаа ертөнцийн шууган чимээтэй янз бүрийн одоо entertainment зүйл сонсож явахаар нэг ийм тайван дуу хоолой, нэг ийм сэтгэл судлалын хүний ярьсан яриаг хаяа сонсох зүгээр байдаг бахаа гэж бодож байна. За ингээд өнөөдрийнхээ подкастт оръё. Гоё сэдв шүү, гоё сэдв. Эмэгтэйчүүд ер нь яагаад өөрөөсөө сул дорой эргэн татдаг юм бэ? Миний анхны хайр анх надтай амьдрал зохиол гэр бүл болж исэн хүмүүс. Надад үргэжсэн залуучууд ингээ яагаад ч шийдвэр гаргаж чаддаггүй, нэг хойрог. Бараг би бүх асуудыг шийдэж өгөөд, амьдралын зааж өгөөд, засаад авч явдаг гэсэн яриануд нийтлэг байна. Энэ ямар шалтгаантай вэ? Тэгэхээр хэд хэдэн шалтгаантай. За би одоо болдоггүй юм байна. Би одоо энергийн хувьд ийм эрэгтэйчүүдийг татаад байдаг юм байна. Эсвэл одоо миний сүнсний өөрөг хин нэгэн эрэгтэйг одоо авран хамгаалах юм байна ч гэдэг юм уу. Ингэж бас одоо хитрхи одоо шинжлэх ухаанч бас
дөөрөгдөж болохгүй шүү. Тэгэхэд анхаарлыг нааш хандуулаарай. За 6-7 шалтгаан байдгийг. Нэгдүгээрт нийгмийн эдийн засаг боловсролтой холбоотой шалтгаан байна. Жил ирэх тусам ер нь дэлхийн нийтээрээ шүү. Эмэгтэйчүүдийн боловсрол эзэмших хувь нэмэгдэж байгаа. За нэг 10 жил 20 жилийн өмнөхтэй харьцуулахад эмэгтэйчүүдийн цалин эрэгтэйчүүдтэй харилцсан адилгүй байсан бол сүүлийн жилүүдэд их ойролцоо түвшинд ирсэн. Орлого эрэгтэйчүүдтэй ойролцоо боловсрол өндөр, жил ирэх тусам энэ тоо нэмэгдэж байгаа. Гэтэл бодит байдал дээр эмэгтэйчүүд өөрөөсөө илүү боловсролтой, өөрөөсөө их цалинтай биш ч гэсэн ойролцоо цалинтай ийм эрэгтэйчүүдийг өөрийнхөө мөрөөдлийн эсвэл хүсдэг залуучуудын үндсэн шалгуурт оруулдаг шүү дээ. За энэ шалгуур жил ирэх тусам өөрчлөгдөж байна. Ер нь бол эмэгтэй хүн эмэгчин амьтан бүгдээрээ байглаасаа өөрөөсөө хүчтэй, хүчирхэг, том биетэй амьдралаа авч явдаг ухаантай ийм эрэгчин эр хүнийг үндсэн шалгуур болгож сонгодог л. За гэтэл эмэгтэйчүүд өөрсдөө цалинтай, өндөр боловсролтой эрэгтэй хүнээс дутгааргүй амьдралаа авч явах ийм бололцоо бүрдээд ирэхээр өнөө уламжлалт шалгуур маань улам өндөр болж эхэлнэ. Энэ шалгуурт тэнцдэг залуучууд жил ирэх тусам тоон багасах магадлал гарч байгаа. Монголчуудын хувьд яриаггүй, бас дэлхийн нийтийн хувьд юм байгаа шүү. Монгол дэлхий дээр байдаг учраас мөн ялгаагүй л байгаа. За энэ нэгдүгээр шалтгаан байж болно. Хоёрдугаарт шийдвэр гаргах, тэргүүлэх, удирдах дуртай эмэгтэйчүүд бас байдаг л. Өөрийн амьдралын онцлог, зан харилцааны байдал, өссөн доринсон орчин ч гэдэг юм уу. За тэгээ мэдлэг боловсрал олон шалтгаантай. Тэгээ ийм онцлогтой хүмүүс зөөлөн хүмүүстэй тасан зохицох нэг хурдан байдаг. Үүнийг бол харилцан нөхөх зарчим гэж нэрлэдэг л. Харилцан нөхөх. Хоёулаа тэргүүлэх гэдэг, хоёулаа удирдах гэдэг, хоёулаа хурдтай шийдвэр гаргаад байх юм бол энэ хүмүүсийн хооронд дасан зохицох явц жаахан бэрхшээлтэй болж эхэлнэ. Үүнээсээ болоод ер нь ийм тэргүүлэх удирдах дуртай хүмүүс харилцан нөхөх зарчмын дагуу зөөлөн хүмүүст татагдах тохиолдол их байдаг. Сонсож өгдөг, шийдвэрийн дагдаг, хар цаар нь хөддөг гэхгүй юу. За ямар ч хэлсэн нэг иймэрхүү зүйл байдаг. Хоёр дахь шалтгаан, гурав дахь шалтгаан. За энэ бол маш ноцтой сэтгэл судлаачдын их анхаарлыг татдаг их том сэдв. Дасгал уусан сэтгэл зүйн дадал гэж байдаг. Дасгал уусан сэтгэл зүйн дадал гэдэг маань айлын том хүүхдүүд, айлын ганц хүүхэд, эсвэл багаас амьдралын их ачаа өрсөн, гэр орныхон хариуцлагыг өөрдөө авсан, дүүнрээ хардаг байсан, аав ээжтэй гэрийнхэн орлогот амжиргаанд тусалдаг байсан ч гэдэг юм уу. Гэр бүлийн бүхий л асуудалд оролцдог. Ийм хүн байлаа гэж бодъё л дээ. Ийм хүүхнээс ингэж өнгөрлөө. Эдгээр хүмүүс насан туршид хэн нэгэнтэй хайр сэтгэлийн холбоо үүсгэх, хосын харилцаа үүсгэх. Яг энэ үед халамжлах, тухайн хүнийг засах, сайжруулах, хянах, тэр хүнийг хариуцлагаас мултлах, өөрөө хариуцлагыг үүрэх гэдэг ийм сэтгэл зүйн дадалтай болдог. Дадалтай байсан энэ дадал маань бүр хайрын хил болоо цаашаага үргэлжилдэг. Нэг ёсондоо бусдыг хянах, хариуцлагаас мултлах, өөрөө хариуцлагыг үүрэх, бусдыг сайжруулах гэж оролдох, засах, халамжлах эдгээр үйлдэлээ хайр гэж ойлгодог бол. Сонирхолтой гоц. Тэгээд тэр дадлаараа мэдээж жоохон өөрөөс нь
өгдөө хариуцлага ургаас зүгтдэг жоохон одоо өмнөх юм уу таач гэдэг юм уу өөрчлөгдөх дургу юмнаас хойш удаг хүмүүс татагддаг. Дадал учраас очиод өмнөөс нь сайхан юм хийж өгөөл халамжлал. Тэгээ хаяа нэг жоохон шаардлага тавьчаал гэхгүй юу. За ийм шалтгаан байдаг гэсэн үг. Энэ бол сэтгэл судлаачдын хамгийн их судалдаг дасал болсон сэтгэл зүйн дадал гэдэг одоо ийм судагддаг юм байна. Нэгдүгээр нийгмийн эдийн засаг боловсралтай холбоотой, хоёрдугаар та харилцан нөхөг зарчим, гуравдугаар дасал болсон сэтгэл зүйн дадал байдаг байна. За дөрөвдүгээрт за эрх мэдлийн тэнцвэр гэдэг зүйл байдаг. Ер нь бол өөрийнх нь шүүмжлэх, эсэргүүцэх, өөртөө нь өрсөлдөх хүн байхгүй бол тийм тав тухтай мэдрэмжийг мэдэрдэг одоо ухамсаргүйгээр л те. Тэгээ бүр одоо ухамсаргүй хэсэг талд ухамсрын гүнийн гүнд одоо иймэрхүү мэдээлэлт хүмүүс байдаг. Тийм учраас одоо өөрийн эсэргүүцдэггүй, шүүмжилдэггүй, чих зөөлөнтөө өөртөө нь өрсөлдөөд байдаггүй, ухаан уралдуулаад байдаггүй, аясаар нь байдаг хүмүүст ухамсаргүй байдлаар татагдах тохиолдол эмэгтэйчүүд донд байдаг. Тэгээд одоо энэ байдлаасаа болоод энэ шалтгаанаас бол татагдаад амьдрах явцад жоохон зүдгүүртэй, урагшлахгүй байгаа хүмүүсийг хараад стресстэй бохомдох одоо юм сэтгэлөдлөл нэмэгдэх байна л д. Энийг эрх мэдлийн тэнцвэр гэж нэрлэдэг. Яагаад ингэж нэрлсэн гэхээр ер нь одоо эрх мэдлийн тэнцвэр алдагдсан өөрөө зонглох эрх мэдлийг ухамсаргүйгээр өөртөө бий болох гэж оролдож байгаа юм үйлдэл юм байна. 5 дугаарт боломжийн бодит хязгаар гэж байдаг. Би одоо бас ном дэвтэр харахгүй болохоор зарим зүйлсээ марчаад байдаг болчихжээ. Яг дистаралаар нь бас явахгүй холиод байж магадгүй. Тэгтээ ер нь бол бүгдийн энд оруулаад чамаагүй та бүхэнд заавал хэлж өгнө. За боломжийн бодит хязгаар гэдэг маань юу вэ гэхээр бид хамгийн одоо шийддэг сонголтыг хийж чаддаг үл дээ. Нийгмийн хүрээлэл их хязгаартай байдаг. Миний сонголт хийх боломж одоо хэдэн хүн за ажил за нийгэмд оролцож байгаа миний очдог, уулздаг, суралцдаг газруудаар хязгаарлаж байгаа миний нийгмийн хүрээлэл. Тэгэхээр би бол одоо энэ хязгаарлагдсан хүрээлэл дотроос л боломжийг хайна. Жишээ нь одоо Монгол улсын аль нэг аймаг төрлөө. Тэгээд төв дэлхий алгасаад тэр нэг хүнтэй уулзрий та гэдэг одоо ийм бололцоо хязгаарлагдсан шүү дээ. За тэгэхээр бодит одоо боломж хязгаарлагдмал байдаг учраас бид энэ боломж дотроосоо зохимжтой хувилбарыг хвчлэн сонгодог. Зохимжтой хувилбар гэдэг маань хамгийн шилдэг хувилбар биш. За яг надад одоо арай нийцтэй гэдгээ сонгож байгаа. Баяра, болдоо, бата. За одоо миний бид дөрөв сонгоё л да тий. Тэгэхээр уулзж байгаа энэ дөрөв хүн гэж баа тий. Тэгэхээр энэ дундаас л одоо зохимжтой нь баяраа юм байна да. Гэт арай нийцтэйгээ өөрийнхөө одоо онцлог тэр хүний онцлог харж сонгож байгаа. Тэгэхээр энэ маань өөрөө одоо боломж бидний нийгмийн хүрээлэл хязгаартай байдагтайгаас холбоотойгоор миний нөгөө хүсч байсан үндсэн шалгуурт нийцэх тэр шалгуурыг хангах одоо ийм сонголтын тоо бага байгаагаас холбоотойгоор тэр шалгууртаа тэнцэхгүй байсан ч төхөж очих хүмүүсийг сонгочдөг. Тэгээд тухайн сонгогдсон хүн бол мэдээж одоо бүх шалгуурыг хангаагүй төхөж байгаа хүн учраас л заримдаа арчаагүй санагдах, заримдаа сул дорой юм шиг санагдах, хүчгүй юм шиг мэдрэмж төрөхийг бол үгүйсэхгүй. Энэ бол бас нэг шалтгаан байна. За боломжит бодит хязгаар гэж ийм зүйл байдаг байх нь 6 дугаарт эцэг эхийн харилцааны загвар. Эцэг эхийн харилцааны загвар гэдэг маань миний ээж аав хоорондоо ямар одоо загвараар харилцаж байсан тэр загварыг бид нэр яг өвчих эсвэл эрс эсэргүүцэх гэдэг хоёр зарчмаар л ерөнхийдөө хосын харилцааг цааш авч явдаг. За ихэвчлэн бол яг өвчих буюу яг дуурайх одоо ийм хандлага одоо өвлөгддөг сэтгэл зүйд. Аав
буудан дээр цугаал ээж хоол игээл өдөржин шүнжин шалаа угаагаал гарч 8 хийгээл зах дээр зогсоод хүүхдүүдэд цэцэрлэгтөөгөө тийжээгээд байдаг. Аав сууж агаад гарч найз нартайгаа нэг бие уучаал тэгэл улс төр яриад тэгээ амьдрал дээшилсэнгүү цалин орлого жоохон бага ч гэдэг юм уу. Ийм харилцааны загвар жишээ шүү. Хэрвээ харсан байвал би мөн л энэ харилцааны загварт одоо таасан зохицол болоод ийм харилцааны загварыг ухамсаргүйгээр сонгоод таавас ийм эрэгтэйчүүдэд татагддаг байх бололцоотой. Мөн харилцааны загвартай холбож яргаад бас энэ загварыг эсэргүүцдэг хүмүүс байдаг. Аав нь маш их идэвхтэй амьдралд одоо оройлж оролддог. За ээж нь одоо дагаж явдаг иймэрхүү харилцааны загварыг хараад эрс эсэргүүцэх одоо сэтгэл зүйн хандлага бий болох тохиолдлууд бас цөөнгөө. Би одоо нөхөртөө бол ямар ч байсан ингэж одоо их одоо нөхрөөрөө ажил хийлгэж нөхрөөрөө тийжэл гэж нөхрөөрөө одоо өдөрдүүлэхгүй юм шүү, харилцсан тэнцвэртэй байна шүү гэж эрс эсэргүүцээд за түүнээсээ болоод ухамсаргүйгээр бас сул дорой хүмүүс татагдах тохиолдол байна. Ийм шалтгаан байдаг. За хамгийн сүүлд ийм байх ёстой, тийм байх ёстой гэсэн нийгмийн стандартууд байна. Энэ бол дотоод хүлээлт бий болгодог. Жишээ нь эрэгтэй хүн болоод ийм байх ёстой, өндөр байх ёстой, намайг хамгаалдаг байх ёстой, өндөр цалинтай байх ёстой, гоё хоол идэг байх ёстой, боловсралтай байх ёстой, амьдралаа хинээс ч одоо царай алдахгүйгээр авч явдаг байх ёстой, намайг хайрладаг байх ёстой, миний ад жаргалын түлхүүр байх ёстой ч гэдэг юм уу. Хэдий ч нэх олон одоо ёстой байна. Төдий ч нэ дотоод хүлээлт бий болтгол. Тэгэхээр дотоод хүлээлт өндөр байх тусмаа энэ хүлээлтэд одоо хүрэхгүй байгаа юм шиг, энэ хүлээлтийг хангахгүй байгаа юм шиг мэдрэмж төрнө. Тэгээд түүнтэй холбоотойгоор миний дэргэд байгаа эрэгтэй хүн сул дорой юм шиг надад санагдах бас. Ийм одоо тохиолдож мөн байна. Эдгээр зүйлсүүдийг нийтд нь юу гэж хэлдэг вэ гэхээр эмэгтэйчүүд яагаад өөртөө тохирдоггүй өөрөөсөө сул дорой эрэгтэй хүнд татагтаад байдгийм бэ? Ямар учиртай вэ гэдэг асуултанд хариулт өгөхийн тулд сэтгэл судлал бол нийгмийн шинжилгээ ухаан судалгааны явцад гаргаж ирсэн учир шалтгаанууд юм багамаа. Сая ярьсан зүйлсүүд бүгдээрээ шалтгааны тухай ярьж байгаа юм шүү. Тухайлбал би ийм шалтгаантай болоод магадгүй ийм ирчүүд татагдаад байсан юм биш байгаа даа гэж харвал өөрлөгөөний дотгошоогооныг хараад танд магадгүй ийм шинжтэмдэг байх юм бол түүн дээрээ ажиллахыг та бүхнээс хүсэж байна. Харин энергийн тухайд яагаад би үнд татагдсан юм бол ерөөсөө одоо миний одоо сонирхлыг татдаг хүн биш мөртлөө би яагаад энэ хүнтэй амьдарсан юм бол ямар нэгэн энергиэр татагдчихгүй ч гэдэг юм уу, ийм асуулт хэрэг ургаж гарч байгаа бол үүний тухай бас тусдаа подкаст хийж болно. За сэдвийн хувьд нөгөө ганцаараа ярьдаг болохоор асуулт асуух хүн дэргэд байгаа учраас ингээл ярьж байна. Зүгээр хин нэгэн дэргэд хөтлөгчөөр ч юм уу эдгээр шалтгаануудыг яагаад вэ? Ямар учраас вэ? Тэгээ яах вэ гэж цаашаа гүнзгийрүүлж асуудаг бол маш гоё подкаст болох хэрэгтэй юм. Өргөн. Тэгээ хөтлөгчтэй хэрвээ болвол дахиад энэ сэдвийг бүрээ задлж та бүхэндээ хүргэх болно. За энэ үргээд өнөөдрийн подкастыг жаргах уу? Та гэрээ цэвэрлэх зураа, ажиллаа хийх зураа, хоолоо хийх зураа, нүрээ бодох зураа. Энэхүү подкастыг сонссон болов уу хэмээн найдаж байна. Танд хайр илгээ, яаж жаргал илгээ. Удахгүй дараагийн подкастаар уулзахын эрүүлгийг өргөн талбая. Сэтгэлийн Монголын подкаст бол аль болох позитив, аль болох өдрөгийн хэрэг талаасаа хүмүүний амьдралд тулгарч байгаа асуудлыг задлан шинжилж
системтэй шинж тухайн чадлаар хүрэх гэж зорддог юм шүү. Энэ цаг хугацаа танд стрессгүй жаргалтай бас тэгсэн мөрдөө нэгийг бодогдуулсан сайхан цаг хугацаа байсан болов уу хэмээн найдаж. Найцаар өнөөдрийн маань подкаст жаргаж байна. Гэлалаа та бүхэнд утгаулцъя.